Зero. За автаа гавт. За өглөөний цай. Миоко. Надад миок хийж өгсөн. За grapefruit идчихээн. Тархлаа дэмжээд сүү оруулдаг гэсэн. Дог бус гэж үзээд байгаа. Тэгэхээр төвөгийн зүгээс жишээлбэл би мань дандаа ирээдүйд амьдарч байдаг хүн. Ваа, чинь машин захиалсан чи ирлээ. Оны Американ аваа гинэ. Nice. Тэгж бодчих. За ингээд эмчийг машин авах бол хүүхэд нь чихтэд тэгээд мөөгөн төртөж магадгүй. Тэгээд ер нь бол солонгосчууд бүгдээрээ эмчийн машин ажилуулд юм байна. Бид хоёр ингээд өчигдөр захиалаад авсан байгаа. Яна арай л сурцтай. Хоёр тийш. Моо онжуулаа. Муулж байгаа. Али. Би зүгээр л кофе л нэр уумарсан гэдэг. Тэгвэл юм. За энэ бол кафеингүй decaf кофе. Корона ба авчирч өгсөн. Яа, тэгтээ ингээл нэг юм амтны гоо шүү. За бодоо эцгээ. Тэгтээ амар сонио жирэмсэн хөл хүмүүсийн бодоо идчихлэх үү? Аа? Амтч юу сонсоо? Тэр бодоо идэж болдгүй нэ. Юу өдөрт 3 аяа бодоо иддэг. Хүмүүсийг төрж явах будаа байсан юм. Мөн байсан да. За. Тэр бүр тааш юм. Тэ. Ямай. Вау. Энэ баяр хавай. Баяна. Миний халаагүй. Бас халаад юм аа. Солонгосууд ингэ солонгосчууд ингэ дандаа юм. Чихэртэй юм хийдэг тийм. Наач гоё юм байна. Тэгсэн чихэртэй юм сонио. Дезерт шиг. За burrito. The salad wrap гэнэ. Oh, энэ нэг гоё юм. Pumpkin ricotta salad wrap. Өглөө асууд штеп. Миний хоолны рутин яг нэг юм байвал зүгээр юм. Өглөө асууд би яг мёгтэй шүлүүн заяа. Тэгээд өдөр нь яг юм сандвич ч юм уу юм талхтай юм хийж идэнэ. Ингээд надад тунаа мунаа штеп. Тэр таагаа ингээд талхтай ичтэй. Тэгээ орой яг хоёлаа бодоотойгоо хоол ичтэй тий. Хөө ингээд юм wrap ийснэ. Хажуугаар нь будаа идэх юм. Хүмүүс ингэж их юм. Миний харт зүйлэрсэн байна гэдэг юм. Бондоц юмчдаг. Өмнөчийн юм жартгарч байх хөтэй нөгөө туранхай юм шүүр юм хурц царайд байсан. Агуу тэгтээ яг төрсний дараах харцж байна тэр. Чи тэр өөрчлөлтийг анзаарч байна уу? Яг илүү баясгалтай ч болцоош байна. Яа. Жаахан ингэ инэмтгий болцсон чи хүмүүс амар зүйлэрсэн гэдэг. Би өстө өөргөө болцсон л тоо. Бондгор хүн тэгэл хөрхөн л харагддаг шүү дээ. За хоол иж идлээ. Зүгээр бодоотой мах идлээ. Мах жоохон идэхгүй бол жоохон сүү муу юм шиг санагдчихлаа. Ямар хоол Сайн ингэ суулт. Над руу түрээд ингэ суулт. За төрсөн байна.
амар явсан. Алтар гэлээ шүү дээ. Backpack гэдэг. Тэгээ нөгөө юу лээ? Тэгээ нөгөө энэ шүү нөгөө. Нийгмийн даатгалаа яаж төлөх юм бэ? Саавли. Нийгмийн даатгал мэдгүй чи. Ингээд дан яг төлөө. Нөгөө ингэж дан. Тэрний чинь би галгин тиймгүй. Нийгмийн даатгалаа яаж төлөх юм бэ гэдэг. Аа тийм үү. Тэр сонсогдсон юм уу? Тэр сонссон. Яа, гоё. Гоё бас. Саналгүй газар бол нэр гоё юм. Хонтон бидний бодлоо. Гуара шок нэмэстэй. Яг хаад онгохон нэг хоёр хүлээж гисэн гэсэн чинь доогор хүмүүс гараа бастай. За шөнийн 1:30 болж байна. Би хүлжлээ. Би бараг 10 юм уу 9:30-аас хойш унтсан баг. Ер нь бол нэлээд сайн унтлаа. За маргааш 9:30-аас би эмнэлэгт очиж үзүүлнэ. Тэг гэртээ тулгаа амиа 2 үлдэнэ. Би сүүгээ сааж үлдээ гэж явхаас яаж ашгүй эмнэлэгтэйгээ ойрох юм. Хэрэг хол исэн бол бас замдаа яваад нэлээд удаад тэгээ баларх гэсэн байна. Дэлгэр рүүгээ харин охинтойгоо цуг явж болно. Гэхдээ бас нэг шаардлагагүй охин ямар ч хэрэггүй. Тэг би аваад явдаг юм гэснээр за шиг. Өөрийгөөс ганцаар яваад ирээ дөө гэж. Өнөөдөр бас гэрээ жоохон цэгцлээд юм уу янзлсаар агаад амар ядраад тэгээд их бичлэг хийчихсэн. Манай гэрт нөгөө нэг юм сүүний сав ариутгагч байхгүй. Тэгээд энийг чи ингээ буцалгаж ариутгах юм билээ шүү дээ. Тэгээд би өглөө одоо буцалгая гэж бодод байна. Буцалгаж агаад тэгээд сүүгээ сааж үлдээгээд нэр хэрэг сүү уудаг вэ гэж хүмүүс гайхчихж магадгүй. Жоох хүүхд ингэт юм билээ. Яг өдрөөрөө заяа. Ингээд 7 өдөртөө 6 өдөртөө бол нэг уултаараа 60 мг уун, 7 өдөртөө бол 70 мг уун, 80 өдөртөө бол 80 мг ууд юм бэл. Амар хөрхөн байгаад. Тэр надад хөрсөн. Өнөөдөр ингээд нөгөө нэг аюу авсан чинь чиг соргож авсан чинь ингээд нэг юм өгөхгүй юу тэгэхээр Starbucks-ны ундааны ир хөвч, биш кофений ир хөвч ингээд гэсэн чинь энэ QR-ыг уншуулсан чи бүр баах ингээд шаардлагатай заяа. Какао токоор яачлаа ревю бичин тэгснэ 5 ширхэг зураг авч явуулна 20 секундын бичлэгээ олно ч гэнэ. Тийм их шаардлага хийж тэгжиж нэг үнэгүй кофе авах юм шиг. Тэглүү дат шиг гэл болсон. Тэгтээ ингээд яг хүлж мөхүүлэхээр ингээд нуруу амар хөвдөд юм байна. Баян ингээд доошоо ингээд тэг ер нь бол аль болох аягүй сайн тасгал хийж нуруугаа тэгшлэх хэрэгтэй юм байна. Би яг ингээд доошоо ингэж хөөхөлгүйгээр хүүхдээ ингээд дээрээ аваад ингэж хөөхөл. Тэгж хичээгээд байгаа. Ингээ хүүхд бүр нүдэн дээр өөрчлөгдчихд юм байна. Аль хэдийн бүр амар юм давхар ирүүмээр суудан за амар хөөрхөн. Тэгэл амар хурд өөрчлөгдсөн. Нэг гэртээ ирснээс хойш нэг тулгарсан том асуудал байна. Тэр нь бол температурын асуудал. Ёо яг агааржуулагчаа яг яаж тохируулахаа мэдэхгүй ингээд тохируулчингууд яг ингээд нэг халуу манай охин халууцаад тэг ингээд хөлн тэгснээ хүүтэн ингээд би н халууцаад тэгээд агааржуулагч одоо ингээд 2 дахь хоногтоо ингээд ажиллаж байгаа. Тэгээд одоо л нэг гайгүй болох гээд юм яах гээд юм тэгвэл ёо өчтөр бол манай охин амар халууцаад ингээд температур нь ерөөсөө болохгүй хэцүү байлаа. Тэгээ өнөөдөр оройноос одоо яг нэг гайг болж ах шиг юм. Тэгээ температур яг тааруулж ах шиг боллоо. Би ч гэсэн халууцаа, тулгаа халууцаа. Яг ингээд уг баг градустай байгаа. Тэгтээ ингээд ичгээ юу ч болоод ядал уучралчлаа. Тэгээ өнөөдөр нэг баларсан юм ингээд нөгөө ингэсэн байхгүй юу? Энд нөгөө нэг халууны улирал болохоор хүүхдээ өдөр болгон усанд оруулах шаардлагагүй 7 хоногт 3 удаа оруулна. Тэнгүүтлээ хүүхдээ усанд оруулахдаа 5-аас 10 минутын дотор оруулах хэрэгтэй. Ер нь 5 минут байвал сайн. Тэгээд
одоо усанд оруулаагүй өдрүүдтэй зүгээр чих талчураар биеийг арчаад тэгээд тослох гэсэн байхгүй юу. Тэг өнөөдөр ингээд чих талчураар ингээд арчих гэсэн чинь манай охин амар дургуцаад тэгсэн чинь би нөгөө мартцсан заяа. Хөхүүлснийхаа дараа тэгж усанд оруулж биеийг арчих хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл би ингээд амар үлсгэлэн дээр нь ингээд амар биеийг ингээд ингэсэн байгаа байхгүй юу. Тэгэл өө. За яах вэ гэл. Тэгээд мартцсан байна. Заавал хөхүүлчээ тэгээд усанд оруулж биенд нэг хүрт юм бэл. Тэгээд ингээ өдөр ирэх тусам амар хөөрхөн ингээд юу яаж юу гэлээ. Нэм гаргаж байгаа чимээнүүд нь нэмэгдээд тэр нь амар хөөрх юм аа. Бүр олон ингээ чимээ гаргаад заяа. Йоо ингэж аваа нэмэгдэж байгаа л тэгэл тэр нь үг болоод тэгэл тэр нь ингээл яриа болоод ингээл нэгтсэн чинь ингээл 2 жилийн дараа амар ярьж мэрчтэй. Тэг бах та. Би нэг самда усаж. Яач вэ? Онтон. Би онтож байна. Sorry. За тэгээд тэгээд бичлэг болгон дээр хүмүүс амар их зөвлөгөө өгч байгаа. Тэгээд ер нь өгч байгаа зөвлөгөөнүүд нь ингээд ер нь бүгд миний ингээд жюри гонд ингээд сурцсан юм байгаа байхгүй юу. Хүүхдээ ингээд чимээгүй газар онтуулж сургаж болохгүй шүү. Чимээтэй байгаарэ гэд. Одоо ингээд жюри гон ч юм уу ингээд эсвэл имлэгтэй шүү дээ. Имлэгт бол баг 30 40 хүүхэд заяа нэг дор. За ингээд сувлалт болохоор нэг 10 хэдэн хүүхэд 10-аад хүүхэд байгаа байхгүй юу. Тэгээд тэд нартай ингээд цуг унтангууд хүүхдүүд ингээд амар уйлаад тэгээд ер нь бол 24 цаг ингээд одоо тэр олон хүүхдүүд их чинь ингээд ээлжлэл ингээд хөхүүлэл ингээд ээлжийн ажилчид ингээд нэг өрөөнд ингээд бүгд амар чимээтэй байгаа байхгүй юу. Тэг манай хүүхд бол бүр ингээд яг чимээнд ингээд унтаад сурцсан. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ингээд манай нөгөө нэг сувлын ихчнэр ингээд нуруунд дээр нь ингэсээр хагаад бүр яг ингэж унтаад сурцсан. За ингээд нуруунд дээр нэг ингээл нэг тавл ингээл бат хийх юм бол тэгэл унтчихын заяа. Муу мэдээ байсан ч гэсэн. За тэгээд амар чимээнд унтаад сурцсан. Амар хүүхдүүдийн уйлаа мэлэнд донд ингээ унтаад сурцсан. Тэгээд одоо бол ингээ чимээнд ямар ч ингээ туч мочол ерөөс тэхгүй амар. Би тэгэл хажууд нь ингээл юм хийгээл түчигнэл кино үзэл ингэж яхад бүр яахчгүй тэгэл хүмүүс орж ирээл аваад тэрэл юм яриэл ингээ бүр яахчгүй. Ер нь бол ингээ хүүхдийн уйлж байгаа чимээ чи амар чанга штэ. Амар чанга уйлдаг хүүхдүүд эд штэ. Тэгэл тийм хүүхдүүдийн хажууд яг ингээд 50 унтаад сурцсан байна гэдэг чинь бүр амар штэ. Төрсөн ихний өдрөөс нь ахуулаад тийм юмд сургацсан цаа. Мэдгүй ингээ 30 40 хүүхд тахаар ингээ тэндээс одоо тэгэл нэг 2 хүүхдэл зэрэг уйлахад л бүр ингээ амар чанга штэ. Тэгээд яа сурцсан бэнлээ өөр зөвлөгөө өгч байгаа хүмүүсээс юу байлаа амар олон зөвлөгөөсэн. Тэгэл зарим нь үнэхээр одоогийн хүүхдүүдэд хэрэгжихгүй бүр ингээл сонь юм бичсэн. Зарим нь болохоор ингээл санаа зовоод хэлж байгаа. Тэгтээ ингээл бас нэг шаардлагагүй. Тэгэл зарим нь бол ингээл нэрээ бас тийм ч юм уу гэж бодохоор юм гэсэн. Тэгтээ баг нэг л юм тийм ч юм уу гэж бодохоор байсан. Тэр нь болохоор энэ доор толгоон доор тавьсан байгаа дэрээ авчих уу гэсэн. Тэгээд тэрийг авцсан. Тэг нэг гоё юм нь нөгөө манай хүүхд үлхий түлээд сурцсан. Тэнгүүд яг ингээд нөгөө хоёр гар нь ингээд хөдлөхгүй. За тэг хөлн нь ингээд сул. Яг хөлн нь бол амар хөөрх ингээд гидсэндээ байгаа юм шиг ингээд хөлн юм эдэн штэ. Эсвэл ингээд сул. Тэрүүгээрээ тэгээд
үлгий төлөө сурцаа болохоор бүр үнэхээр сайн унтж байна. Яг ингээ гарыг ингээл доошоо олгоод ингээл үлгий дүнгууд би унтах ёстой юм байна гэж ойлгочдөг. За тэгэл унтчихдаг. Тэгээ гарын олгороо би одоо ингээд одооноос жоохон сул ялгаад гарныхан доогуур ингээ үлгий дүнгууд яг үлгий дүлэнгүүтлээ шууд ингээл гараа ингээ сул тавиад тэгээ унтчихдаг. За тэгээд хүүхдийг багаас нь үлгээдээд ингээ сурчлаагүй амар юм байна. Шууд ингээд унтах ёстой гэдэг ингээ кьют болчдөг гэх юм уу, ингээ унтах ёстой гэсэн ингээ мессеж авчдаг. Тэгээд үлгээдэггүй байхаар ингээд үлгээдөөд ингээд айгу ингээ тухтаа байгаа шүү дээ. Тэр чинь хүүхд чинь гидсэн дотроо ингээ айгу юм жижигхэн газар байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хөдөлгөөн багтай, хөдөлгөөн нь жоохон ингээд юм хязгаарлагдсан, тэрэндээ ингээ айгу тухтай. Тэгээ хамгаалагдсан, тийм хайрлагдсан мэдрэмж авдаг гинэ. Тэгээд ингээ үлгээдчингүүд яг ингээд нөгөө хөдөлгөөн жоохон хязгаарлагдчихгонгууд яг тэр мэдрэмж аваад ингээд тайвшраад унтчихдаг. За яг шин төрсөн хүүхд бол тэгээ манай охин яг тэгж чинь ингээд үлгээдгүй ингээд сул байлгаж утсаахгүй. Тэгэхээр ингээд ерөөсөө нэг удаа бүр ингээд амар ингээд тухгүй хагаад яг ингээд уйлаанаад яг ингээд манай охин ингээд уйлдаггүй зүгээр ингээд гэл тэгэхээр ингээд би ингээд амар анзаарсан чи үлгээдэх ёстой юм байна, амар тухгүй ингээд хамгаалдаггүй мэдрэмж аваад байгаа юм байна гэж бодсон. Тэгэл яг үлгээдсэн чинь зүгээр шууд ингээд унтах тус. Ингэсэн чи би баг бүр унтчихсан. За тэгээд маргааш өглөө ингээд эдлгүүгээ явна. Тэгээд тэрийг маргааш имчилгээтэй оруулаа та. За сайхан амраарай.